Hi, юу вэ цаана? Юу? Би өмнө нэг алхдаг бичлэг гээд хийснэ дээ. Тэр үед би ингээ хэлсэн штэ. Нөгөө нэг мэтгэлзээний үйл явцаа танилцуулнаа гэд. Тэлийн тоглолтын поло молог харуулна гэж би харуулаагүй штэ. Одоо өөрөө өмсцөө харуулж байна. Тадаа. Энэ поло ингээд 3 өнгөсөн бохгүй юу? За эхнээс нь яри те. Ерөнхийдөө бол мэтгэлзээний лигийн маань товчхон танилцуулъя гэх юм бол мэтгэлзээний лиг маань нийтдээ 3-4 гишүүн явагддаг. Нэгдүгээр гишүүн буюу ингээд анх гарааны гишүүн. За хоёрдугаар гишүүн буюу дэмжлэг илтгэл тавихын мэдээлэл цуглуулах гишүүн. За гуравдугаар гишүүн буюу дүгнэлтийн гишүүн. За тэгээд дөрөвдүгээр гишүүн нь болохоор мэдээлэл цуглуулах. За тэгээд сэлгээний нэг гишүүн гэж явдаг байхгүй. Тэнгүүд энэ жил сэлгээний гишүүнтэй хамгийн сүүлийн жил гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь энэ жил миний тоглох хамгийн сүүлийн жил болоод байгаа. Тэгээд энэ талаараа бас нэг ингээд гоё дурсамжтай юм болов гэж бодоод ингээд мэтгэлзээний лигийн талаар ингээд гоё та бүхэндээ сонирхуулаад ингээд бичлэг хийж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор мэтгэлзээний лиг маань ямар болж өнгөрсөн бэ, яадаг вэ гэдэг талаар нь би бас бичлэг хий гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол манай баг бол айгуу сайн явж байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Ялагдaltaгүй байгаа одоогоор бол би та нарт ингээд мэтгэлзээний 1 part 1 2 гэж шингэсэн шүү дээ. Гэтэ тэр баг ингээд нэг л ийм бичлэг болох юм шиг байна. Дараа 7 хоногт болохоор би байхгүй. Чулаа аваад явчихсан учраас манай багийнхан ингээд өөрсдөө бэлдэнэ. Тэгээд тэрний дараа 7 хоног буюу шилдэг 8, шилдэг 4, шилдэг 1 гэдэг ч юм уу ингээд авраг шалгаруулах тэмцээн болохоор лайваар явагдах учраас ерөнхийдөө бол ийм лайвын тоглолтуудыг зүгээр ингээд шууд ингээд байлгаж ирсэн дээр юм уу эсвэл лайваар явж байгаа тоглолтуудын хэсгээр ингээд өөрсдийнх нь тоглож байгаа хэсгүүдийг ингээд татаж аваад үзүүлдэг ч юм уу гэж бодож байна. Тийм бодолтой байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо бичлэгээ ингээд сайхан ярилцаад ингээд үнэлцээд болцсон юм чинь. Энэ жилийн нэг яг мартчихж шít. Энэ жилийн аймгийн мэтгэлзээний лиг маань болохоор яг ямар болж байгаа вэ гэхээр энэ жил болохоор 4 сар биш. Ерөнхийдөө бол сурагчийн амралтын 2-7 хоног буюу 1 сарын хугацаанд явагдаж байгаа. За тэгээд 2-7 хоног нэмэх нь бас ингээ хичээл ороод 1-7 хоног явах байхгүй. Тэгээд ингээд нийтдээ ингээ 1 сар гарan болох юм. Тэгээд мэтгэлзээний лигийн маань нэг гоё юм нь болохоор энэ поло подолк болоод яг ингээд шилдэг 8-д орсон энэ юу вэ? юм байна. Шилдэг 8 болоод шилдэг багуудаа за тэгээд нөгөө нэг эхний 3 байртаа ингээд шагналын сан маш өндөр. Нэгдүгээрт, хоёрдугаарт юу байгаа даа. Ийм поло подолк тэгээд дээрэс нь мерч шиг юм гэсэн штэ. Тийм зүйл power bank, дэвтэр, баал, үзэг гэдэг ч юм уу ингээд хүний эрдэсийн шаардлагатай яаж яхад мэтгэлзээний хүмүүс ингээд утас болоод дэвтэр хоёрыг бүр амар хэрэглэдэг байхгүй. Би жишээлбэл ингээд мэтгэлзэх явцдаа нийтдээ шинээр нэг 3-4 дэвтэр нээсэн заяа. Тэгээд тэр дэвтэрнүүд маань ингээд яг ингээд хийж явах явцдаа ингээд алдагдаад тэгээд дээрэс нь ингээд уурж муурдаад амар болцсон байдаг. Одоо миний 1 сар ингээд сая шинээр авсан дэвтэр маань ингээд ард урдгүй ингээд урагдаад ингээд гол нь салцсан заяа. Тийм дэвтэртэй болсон за. За тэр ч ах. Тэгээд нэг иймэрхүү юмнууд байгаа. Тэнгүүтлээ яг одоо мэтгэлзээний явц маань ямар байгаа гэдэг талаас нь та нарт ярих гэж бодож байна. Шийдлүүдээ бас яаж бэлдсэн талаар ярих гэж бодож байна. Тийм байна. Тэгээд энэ жил болохоор нэг зүйл нь болохоор лицей сургуулиас орж ирсэн. Хайсын лицейгээс орж ирсэн. Тэгээд дээрэс нь хайсан лицейг хүүхдүүд бол аргагүй өөр байдаг юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг байгаль орчин болоод бас бус зүйлийн талаар ингээд шийдэл ороод ирэх юм бол тэр хүүхдүүд чинь нөгөө хайст сурж байгаа шүү дээ. Хөдөө аж ахуйн их сургуульд. Тэгээд хөдөө аж ахуйн их сургууль чинь байгальд айгүй ойрхон. Ингээд судалгаа шинжилгээ хийдэг газар учраас ингээд айгүй тийм бас ингээд хөдөө аж ахуй болоод ингээд ийм байгаль орчинтой холбоотой шийдлүүд дээр ингээд багшаагаа хүртэл дагуулж хурж ирээд ингээд судалгаа шинжилгээ хийгээд явж байгаа нь айгүй тийм давуу талтай санагдсан байхгүй юу? Би яахав дэлгэцээ сургуулийн хүүхэд биш шүү дээ. Зүгээр энгийн сургуулийн хүүхэд шүү дээ. Тэгээд тийм санагдсан. Тэгээд өөр юу байлаа? Тийм
энэ жил болохоор ингээд онцлог баг гэх юм бол тэр хайсын лицей сургуулийнх надад ийм зүгээр ийм аятайхан ийм давуу талтай юм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь манай сургууль багшилж байсан. Тэгээд өмнө бид нарыг шийдэл дээр ингээд айгуу тусалж байсан багш маань болохоор шилжиж яваад хайсан лицей сургуулийн багш болсон байхгүй юу? Газар зүйн багш. Тэнгүүд тэр багшийг ингээд яг ингээд бэлдээд ингээд ингэж хэлээрээ гээд ингээд байж байгаа нь болохоор бас ингээд давуу талтай юм шиг санагдсан. Тийм ээ. Тэгээд нодлон болохоор харж исэн хүүхдүүд бас нэрсэр байсан. Жишээлбэл ингээд багийнхнуудаараа ингээд салаад явчихсан хүүхдүүд байсан. Нодлон жилийн нэгт орж исэн хүүхдүүд болохоор нэг хоёр сурагч нь л байсан. Тэгээд нэг хоёр сурагч нь болохоор 12 дугаар анги юм уу төгсөө явцсан гэж бодож байна. Тэгээд төгсөө 12 дугаар анги учраас тэгээд ингээд иймэрхүү байдалтай байгаа юм шиг санагдсан. Тэгээд багуудын нэр айгу өөрчлөгдсөн байлээ. Манай багч гэсэн нэрээ айгу өөрчлөөд өөр нэрээр орсон. Тэгээд дээрэс нь ингээд нэг тиймэрхүү л байна. Тийм. Нэрээ манай багийн нэрээ хэлээ тий. Манай багийн нэр болохоор Argumentum баггүй юу? Энэ айгу гой сонсогч байгааз Argumentum нөгөө нэг энэ ч болохоор баталгаа нотлохоотой судалгаа шинжилгээтэй гэсэн үг баггүй юу? Ингээд нотлохоо сайтай багаа гэж явдаг баггүй юу? Яг энэ үг нь болохоор тэнгүүд нөгөө нэг мөнгөний чинь болохоор Argentum гэдэг штеп. Яг тэрнтэй адилхан сонсогдоодсан баггүй юу? Тэгэхээр мөнгө авцгаая андуудаа гэсэн утгатай болоод байгаа юм шиг санагдсан баггүй юу? Тэгээд Argumentum гэдэг нэр өгсөн. Тэгээд тийм эхний сургалтын үйл явцуудыг нь харуулъя заяа. Ингээд ийм сургалтын үйл явцуудыг харуулад тэгээд би танд дүн шинжилгээ хийгээд ийм сургалт ийм гоё болж өнгөрсөн. Ингээд дараагийнхаа тоглолтын үйл явц руу тэгээд дээрэс нь ингээд явъя за. Эхний сургалт маань болохоор манай ерөнхий шүүгчийн маань сайн найз маш мундаг илтгэгч хүн байдаг. За тэгээд тэр хүний ийм сургалтууд явагдсан байгаа. Ингээд нийтдээ баг 2-3 цагийн сургалт болсон. Тэр хүний сургалт бол асар үнэтэй гэж ярьсан. Айгуу зөв юм хийлдэг. За тэгээд дээрэс нь айгуу юм мундаг хүн шиг санагдсан надад болохоор. Тэгээд ерөнхийдөө бол тэр хүн ингээд бид нарт зориулаад цаг зав гаргаад тэгээд дээрэс нь ингээд ус чуух завгүй ингээд маш хурдан шахуу хуваартай ингээд хийлээд явчихсан байсан учраас айгуу таалагдсан. Тэгээд тэрний дараа шууд оноолтоо заагаад ямар шийдлүүд өгөхөөр шууд манай ерөнхий шүүгч маань хэлээд өгчихсөн. Тэгэнгүүтлээ яг ойлгомжтой тоочны өмнө нь орж ирж исэн шийдлүүд байсан. Гэхдээ өмнө нь орж ирж исэн шийдлүүд байсан ч гэсэндээ эн чинь шин зүйл үзүүлнэ гэдэг зүйлийг бид нар ингээд олоод авсан байгаа шүү дээ. Тэгээд шин зүйл үзүүлнэ нодлонгийнх шигээ ингэж тоглолтыг уулгах юм бол ойлгомжтой ингээд туршлагатай хүүхдүүд ч байгаа, туршлагагүй хүүхдүүд ч байгаа. Тэр бүгдээр ингээд яач учраас тэр зүйл чинь нодлон үйлчлэжсэн бол энэ жил үйлчлэхгүй байж магадгүй гэдэг шинэ зүйлийг ингээд туршиж үзчихсэн. Тэгээд ерөнхийдөө бол эхний тоглолт маань 4 тоглолт явагдах хэрэгтэй байсан. 4 тоглолт. Тэгээд хагацаанд 2 тоглолт, бүтэн санд 2 тоглолт гэдэг ингээд тоглолтууд маань зогдоод яваад өгсөн. Тэгээ миний зураг бол байгаагүй. Миний зураг бол айгүй ховор байсан. Тэгээд нийтдээ одоо нийтдээ 6 тоглолт явуулсан байгаа юм тий. Одоо 6 тоглолтын араас би дүн шинжилгээгээд үлдээж штэ. Тэнгүүтлээ эхний 4 тоглолтын дээр болохоор ямар ч бичлэг хийх зав байгаагүй. За тэгээд дээрэс нь нөгөө нэг бичлэг хийсэн нөгөө нэг бэлдэх явцад нэг бичлэг хийсэн нэг хэдхэн минут л байгаа. Яагаад тийм хэдхэн минут байгаа вэ гэхээр нөгөө нэгдүгээрт манай багийнхан ингээд зарим тохиолдолд завгүй. Тэгээд манай багийн нэг гишүүн маань сэлэнг рүү явчихсан байсан учраас ингээд жоохон завгүй болчоод тэгээд дээрэс нь бас ингээд хүн хүндлэх хэрэгтэй шүү дээ. Би ингээд YouTube хийж байгаа миний бичлэгт ор гэж солиороод яхаар бас хэцүү шүү дээ. Байна. Тэгээд тэрний дараа ингээд тасралтгүй багаараа ингээд бүгдээрээ дөрүүлээ нийлж сууж агаад бэлдсэн. Тэгээд ерөнхийдөө бол шийдлүүд маань ингээд хагас гараа яваад байсан. Гэтэ чанартай тоглолт бол гараагүй гэж хувьдаа үзэж байгаа. Яг
нийтдээ ингээд 6 тоглолт гарснаас яг ингээд ямар гоё тоглож чуу, ямар мундаг тоглож чуу гэсэн тийм тоглолт, тийм часгийсэн чанартай тоглолт ерөнхийдөө бол миний тоглолтын үзсэн багууд болоод надаас бол гараагүй гэж үзэж байгаа. Тийм ээ. Тэгээд бэлтгэлийн явцдаа бол ингээд өлбөрч үхтлээ ингээд ажилласан цаа ингээд ерөнхийдөө бол ингээд сургууль дээрээ өглөөний 7-оос оройн 9 хүртэл байж байгаа байхгүй юу? Яг тоочны ингээд байж байгаа. Тэгээд би тэгэхэд бүр ингээд CUJS-ийн баг хямдралын буг болсон заяа. Би ингээд CU-гийн хямдарсан шоколадыг авч идээд CU-гийн хямдарсан hot dog, мотдог янз бүрийн юмнууд ингээд авч идэл ингээд хамж хумаал ингээд амьдэрж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд надаас бүр амар их зарлаг гарсан заяа. Би бүр ингээд гахаа нохоо шиг иддэм шиг үлээ. За тэр ч яах вэ? Би чинь нэрээ ерөнхий шүүгчтэйгээ хоол идсэн юм байна шүү дээ. Манай багийнх нийлээд. Ерөнхий дүнгээрээ болохоор манайх 1-р байранд жигсэн байсан. Тэгээ 1-р байранд жигсэн хүүхдүүдийг шагнаад ерөнхийдөө бол 4 тоглолтоо сайн үзүүллээ. Сайн тоглолт 4 тоглолтын дээр ямар ч хожигдолгүй юм сайн байлаа гэд би тэдийн хоолоор дайлсан. Маш гоё байсан. Ягаад гэвэл надаас мөнгө гараагүй учраас ч гэх шиг. Тийм. Тэгээд ерөнхий шүүгч маань бас ингээд юу яасан? Дурак. Бид нарт ингээд зөвлөгөө өгж ажилласан. Зөвлөгөө өгөхдөө нэг багт ингээд 2-3 цаг зарцуулж байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээд бид хэдийг өглөөний 4-өөс одоо 8 хүртэл ингээд цугтаа ингээд суугаад юм хум яриад ямар учиртай шийдлүүд өгмөр байна. Чи ер нь ямар байрлал дээр тогломоор байна? Нэг сэлгээд үзэх юм уу? Сквал ингээд талаас нь ингээд бид нарт ингээд айгүй үнэтэй зөвлөгөө өгсөн. Тэгээд ерөнхийдөө бол ингээд шүүгч байгаа хүнлэг жоохон нэмэгдсэн гэж үзэж байна. Өмнө нь нэг тийм юм манай шүүгч мөвчг гэж ингээд амар ингээд өмчрхөө сэтгэл төрдгүйсэн баггүй. За тэгээд эхний тоглолтууд нь ингээд ийм болоод бид нарт ингээд юу өгөөд зөвлөгөө өгөөд тэгээд бид нарыг хоолнд дагаад тэгээд тийм зүйл болсон байгаа. Тэгээд хоолнд таалгасны дараа би бол ингээд улмал хичээмээс нэгдсэн гимэн даанчиг дараагийн 2 тоглолт нэг тийм сайн болоогүй гэж бодож байна. Ийм болсон байна. За тэгэнгүүтлээ энийг бэлдэж явах явцад ингээд манай багийн гишүүн маань ингээд аз зэлэг гэж таныг ингээд амар гоё ингээд харагдуулаад юм уу юунд чинь туслын маслын YouTube чинь туслын маслыг гэдэл намайг ингээд бичдэг байхгүй юу? Тэгсэн чи яасан гэж миний өмдөг бичсэн байгаа заяа. Миний өмд болохоор ингээд сармагчингийн юм нөгөө нэг өвцөг үйдэг штэ. Яг тэрэн шиг ингээд ийм сонио харагддсан юм л та. Тэрийг л харуулах гэж надад ингэж зургийн бичлэгийг өгч ингэж харуулж байгаа байхгүй. Би бүр ингээд амар тэр өмдийг дахиж өмсөхгүй гэж бодсон штэ ер нь. За. Тэгээд эхний 2 тоглолт бол ингээд дажгүй явагдсан. Тэр одоо тоглолтын үйл явц маань 3 дахь өдөр зарлагдана. 3 дахь өдөр зарлагдангуутлаа бид бүгдээрээ доктортой үйлчлийн талаар ерөнхийдөө бол нэг 5 минутын хугацаанд сургалт тавих байгаа. 5 минутын хугацаанд доктортой үйлчлийн талаар тийм сургалт зохион байгуулад тэгээд баг болгоноос нэг гишүүн гэдэг ч юм уу эсвэл баг болгоноос бүгдээрээ гэдэг ч юм уу ингээд доктортой үйлчлийн талаар сургалтаа тавиад тэгээд өглөө эрт ерөнхий шүүгчтэйгээ хамт гүүгээд тэгээд дуусах байгаа. Нэг тиймэрхүү зүйлсүүд болно гэж бодож байгаа. Тэгээд сургалтуудаа тавигдчаад ерөнхийдөө дүнэлт буюу юу хин хэдэн хожилтой байгаа. Тэгээд дээрэс нь ямар утга хин хэдэн хожилтой байгаа, хэдэд явж байгаа дараагийн тоглолтын юу гарна гэсэн үг. Шийдэл гарна гэсэн үг. Тэгээд дараагийн тоглолтын дээр би үнэхээр харамсалтай байхгүй учраас тоглолтын үйл явцын бичлэг манай хэд хийж чадвал би ингээд манай хэд маань ингэж тоглосон байна гэд ингээд хэлэх боломж бас байгаа гэж бодож байна. Гэтэ энэ подкаст ингээд би бол нэмийг авъя гэжсэн баггүй юу? Энийг ч бас нэг хин дуртайд нь л өгөөгүй л дээ. Нөгөө нэг хоолоор дэс нэгт орсон гэдэг байгаа штэ. Тэгээ эхний 4 байранд орсон хүүхдүүдэд л энэ подкаст өгсөн баггүй юу? Энэ угаасаа Батаараа 16-д орох хүүхдүүд юм аа та бүгдээрээ гэд өгсөн баггүй юу? Тэгээд энийг болохоор би эмийг авъя шүүгчээ гэсэн чинь надад ээлийг өгсөн байлээ. Одоо харж ийзээ. Одоо харж. Энэ ингээд ийм урт заяа. Ийм урт.
Надад баг ингээ палааж болж байгаа заяа. Бүр нэрээ. Гэтэ бас ингээд хүн ингээд өргөш бол айгу аятайхан таарсан байгаа зү тий. Гайгүй. За болсон. Баяртай.